Welcome to Kazakhstan! Yo! Дэлхийд газар нутгийн хэмжээгээр 9-д орох асар удам тал нутагтай Казахстан улсад 5-тай морил. Нийт хүн ам нь 20 орчим сая хүн амтай. Казахстан улс нь Төв Азийн бүсэд харьяалагддаг ба баруун хойд хэсгээрээ Орос, зүүн талаараа Кыргызстан болон Хятад улстай, мөн өмнөд хэсгээрээ Узбекистан болон Туркменистан улстай хэллэн эх өдрүүдэд хамгийн том хотын нэг нь болох Алматы болон үзлэнд байгаль өндөр уусаар хайкингийн майхантайгаа хоноглож үндэсний гоё хоолыг мэдэж олон гоё адал явдал та бүхнийг хүлээж байна. Энэхүү бичлэгээ Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос эхлүүлцгээе. Let's go. Ослын гарсан дээр суулаа. Манайхаа Алматы онгоцны бодол дээр ирсэн. Тэгээ би эхлээд интернет орох хэрэгтэй. Тэгээ Tapa app-аас одоо eSIM солих гэж байна. Компьютер дээр QR-ыг оруулаад тэгээд утаснасаа QR-ыг одоо эндээс уншуулах гэж байна. eSIM-тэй болж байна гэсэн үг. Энэ нууц QR шүү. Нараа энийг уншуулад ингээд eSIM-ээр итгэжүүлж байна. Ингээд Казахстан улсад 7 хоногийн 10 гигаг дата тавьж байгаа гэсэн. Тэгэхээр надад бол хангалттай. Тэгэхээр та Tapa app руу ороод eSIM-ээс давхар авчиж болно шүү. Окей? Как тебя зовут? Меня зовут Тима. Тилма. Меня зовут Очро. Мне 4 годика. 4 years old. Итэмээс мөнгө авсан чинь нөгөө виза карт гэсэн бичиг байдгүй. Би эргэлжсэн чинь энэ заадад бослоо. Do you speak English? No English. I speak English a little. What's your name? Khan. Khan. Nice to meet you. Thank you man. Name Shishir намаа Shishir. За болсон. Эндээс бичиг байхгүй бол виза гэсэн бичиг гэсэн чинь авч болж байна. За энэ ингээд 300 сая төгрөг байна. Албан ёсоор Казахстан улсад ингээд хүл тавилаа гэж. Миний такси ирсэн байхгүй гэсэн чинь энэ хүн биш гинэ. Хаан зогссон бол. Тэнд байна. Биш олсон шүү. Hello, this is right? Yeah? Okay. Sorry? Yeah, right. Hello, bro. Как тебя зовут? Орас. Орас. Окей. Тэсээ спотлт дээр ирэнгүүтээ нөгөө яг үүднээс нь такси аавна гэхээр бараг 3-4 дахин илүү үнэтэй аваад байна. Тэгэнгүүт та тэрвээ Казахстанд ирэх гэж байгаа бол Яндекс гэдэг таксины апп байт юм биш үү? За тэрийг татаад тэгээд хүссэн чиглэл рүүгээ өөрийнхөө дансаа Apple Pay холбоод, карта холбоод тэг явчихт юм байна. Тэгвэл үнэхээр амар юм байна. Дээрээс нь яг эндээс ч одоо Алматы нисэх буудлаас манай буудлын руу нэг 17 орчим километр байгаа байхгүй. Тэгэхэд 16 мянгаар явж байна. Дуугаа нөгөө үүдэн дуугаа таксинууд нь бараг 50-60 мянгаар явж байгаа байхгүй. Тэгэхээр та заавал Яндекс апп татаад тэгээ явах юм бол бүр хамаагүй хямд явчих. Ой нараа. Look at this. Оо харагдчихтэй. Улаанбаатараас Алматы руу 4 цаг явал ирчтэй юм байна. Тэгээ 7 хоногт 2 дахь 4 дахь бүтэн сайн ингээд 7 хоногт 3 удаа нислэг үлдэж байгаа юм байна. Тэгээд ямар ч асуудалгүй өрөөд ирлээ. За Алматы хотын яг төвд нь ороод ирлээ. Бадарч орж ирсэн. Гадаа бол ихтэй аимшигтай халуун байна. Тэгээ эндээс буудлаа захиалсан байгаа. Мелдом премиум хотел гэдэг ийшээ орцгоё. За бадарч нэг юм хөө. Хүн байна уу? Яхаа алхацсан чи хөлс гараад нүр. За буудлаа чекин хийж. Нэг том ортой. Гэтэ ер нь бол 2 хүнд зориулсан өрөө гэж явд юм байна. Гэхдээ би ганцаараа ундна. Гэхдээ үр хүчээ тэврээ унтах болохоор энэ орвол надад яг болно. Тэгээ ачаагаа дөрөв гаргасан жоох нэр заан байгаа шүү. За тэг ингээ орчих. За нэг тэлүүцтэй, эндээ юм 2 гэрэлтэй. За эндээ гоё ажиллаа хийгээ сууж болно. Энэ бол Алматы тэрхэн мөндөсгчтэй. Энэ бол Алматы тэрхэн мөндөсгчтэй. Look at this. Та ядаас энэ харуулчих. Room service гээд. Өнөө шин өрсөд байвал эндээс хоол захиалж иднэ.
Бош мош байх шиг шүү дээ. Би Алматы хотын яг энэ төв талбайгийнх нь хажууд байрлаж байгаа. Бүх гол газруудтайгаа маш ойрхон. Тэгээ Тапатри байр дээрээс энэ буудлаа захиалаад хоногийн нэг 130 мянга орчим төгрөг олж исэн. Тэгээ та дэлхийн аль ч улсад явж исэн. Тапатри байр руу ороод буудлаа захиалчин, нислэгээ захиалчин, аль ч улсад очисон eSIM авчин, аяллаа авчин, бүр даатгалаа авчин гээд та аяллахаа бүх цогц үйлчлэгийг Тапатри байр руу ороод бүгдийг нэг дороос авчихна. Тэгээ та хэд бас нэмэлтээр 18 тэгтэг 44 гэдэг дугаарлуу залгаад нислэгийн тийзээ яг одоо захиалж болно шүү. Яг одоо захиалаад Алматы түрээд ирж болно. Яг одоо захиалаад миний байрлаж байгаа энэ буудалд байрлаж болно. Окей. Тэгээ бүгдээрээ хамт Алматы дуулцгаа. Тэгээ цагтаа өрөөд ирэх гэдэг. Бага цагтаа юм шиг яваад л шүү. За see you guys in Алматы. Just хүрээд ир. Хамтдаа ийлээ. Та апп руу ороо зүгээр нислэг буудлаа захиалчих заяа. Окей. Тэгээ eSIM чи ирэнгүүт нь би таад аваад тэгээ апп руу ороод. Ер нь манайха аялал, зочид буудал, eSIM, даатгал, такси үйлчлэгээгээд маш олон зүйлүүд хэрэг болдог. Тэгвэл таад аялдаа явахдаа аялын цогц үйлчлэгээ Tapa апп руу ороод бүгдийг нэг дороос авчихна гэсэн. Ингээд болоо. Хямд бас хялбар аялаа. Tapatri. Энэ удаагийн аялал дээрээ өргөчөндөө юу авч явж байгаа тайдад нэг товчхон танилцуулчих. За юу. Идэж явах юм дээр нэг сарын нөөцтэй явж байгаа. Тэгээд тайд энэ Ролтон гомыг бидэнтэй бидний Монголоор явж байхдаа гадагшаа явж байхдаа Ролтон гомоос аваа явчихдаг. Тэгээд энэ Ролтон гомоос би бараг 15 авыг авсан баха. Тэгэхээр нэг сард бол хангалттай гэж бодож байгаа. Тэгээд хоолны амтлагчуд бас авч явж байгаа. Энэ тархлаа дэмжих. Петитагийн шүлний амтлагчуд бас үнэхээр гоё. За тэгээд хоол замд манайхаа энэ бас үнэхээр гоё. Та хэд бас мэдчих магадгүй. Копикогийн нөгөө чихртэй кофе бас зөндөө олон бүтээгдэхүүнүүд байгаа. Тэр бүх бүтээгдэхүүнүүдийг Монгол улсад Баясах хулж компани оруулж ирдэг байгаа. Тэгээ Баясах хулж компани өдөр тутмын хүнс болон ахуй хэрэглээний бүхий л бараа бүтээгдэхүүнүүдийг аль биесний зөвшөөрлөлтөөр Монгол улсад одоо чанарын өндөр шаардлагыг хангаж нийлүүлж ажилладаг. Тэгээ Монгол улсын 21 аймаг болон Улаанбаатар хотын 4500 гаруй цэгүүдэд эдгээр бүх бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаалдаг байгаа. Тэгэхээр та аялалтаа явахдаа энэ амтлагч тэгээд Ролтон гомон копигоч хэрэгэд эдгээрийг энэ зуны аялалтаа хэрэглээд явхад бол та өлсөхгүй, цангахгүй бүх хэрэгцээг бол аваад өвчиж шүү. За тэгэхээр та эдийн аялалд нь амжилт хүсье. Алматы хотоос очроо мэдлээ. Казахстан улсын хамгийн том хотын нэг болох 2.1 сая орчим хүн амтай Алматы хотоос өглөөний мэнд сая өглөөний цагаа уучаад буудлаасаа гараад Алматы хотын яг төвд нь хүрээд ирлээ. Тэгээ өнөөдөр Алматы хотын төвөөр гой сайхан зүйлс юу байна, муухай зүйлс юу байна, тэр бүгдийг одоо судлаад бүгдээрээ бөөндөө хамтдаа аялцгаая. Алматы хотод 3 дүүтэй танилцлаа. Can you name 3 things you like about this city, Алматы? Алматы бұл өте үлкен қала. Қазақстанның астанасы десек те болады. Жастар үшін Қазақстан Алматы өзінің тауларымен әлемге әйгілі десек те болады. Мен Алматыға тұрғанымда қуанамын. Саламатсыздар ма барлығыңызға. Біз Алматы қаласында тұрамыз және бұл өте керемет қала. Өзінің табиғатымен, тауларымен, тағы не? Жалпы жастар үшін ең мықты қала деп ойлаймын. Almaty is so expensive. Bro, 3 candy, it's like 1 espresso. 1 espresso, yes. Thank you. Not cheap. It's very expensive city. Very expensive. If you have a girlfriend, it's more expensive. If I have girlfriend, it's more expensive. Yeah, we don't need girlfriends, you know. We need boyfriends. In Казахстан улсад хүмүүс нь скутер их унд юм. Тэгэхээр миний очих газар одоо миний байгаа газраас нэг 5 орчим километр зайд байгаа байхгүй. Тэгэхээр алхвал би барыг тийшээ цаг орчим алхах нь. Машинтаа явбал гадаа жоогоос жоохон төвжирэлтэй байна. Тэгэхээр скутер тэгэхээр боллоо. Энэ Алматы хотод 2 төрлийн скутер байд юм билээ. Нэг нь болохоор Yandex Go гэдэг, нэг нь болохоор Jet гэдэг энэ 2 төрлийн скутер. Тэгээд эндээ утас тогтоодог юмтай. Энэ Jet дээр бас юм утас тогтоодог юм байна. Инхээр утасаа тавингуудаа map хараа явчих. Тэгэхээр энэ айгүй амрал юм байна. Тэгээд би одоо Yandex app руу ороод энэ скутерийг түрээсч болох нь үзээтэй. Энэ миний түрээслэх чаа скутер 1 минутанд 47.2 тенге буюу Монгол мөнгөөр 322 орчим төгрөгөөр явж байна. Нараа.
Монголоос тэгэхээр ямар байгаа юм бол жоохон үнэтэй байна уу, хямд байна уу? Би Монголын үнийг марччихъя. Энэ Монголтой ойролцоо байж магадгүй юм байна. Уцаа ингээд сурлуулчихаар бүр амар юм байна аа. Монголд бас яг ийм уцаа сурлдаг юм байдгүй санагдаад байна. Ингүүл бүр ингээд амар байна. Уцаа ингээд хараад ингээд байдаг шүү. Алматы хотын төвд шинэ зам, асфальтын зам тавьж байгаа юм байна. Хэр зузаан тавьдгийг бүгдээрээ харъя. Энэ хараа. Монголоос хэр вэ? Ийм орчим ч юм уу, тий. Энэ хараа. Ийм орчим зузаан тавьдаг юм. Манай Монголыг чи энэс нарийнхан байдаг үстэй ийм орчим. Бас зузаан зам тавьдаг юм байна. За манайха скутерээ түрээссэн шүү. Гарцаар гарах чинь. Оо. Энд ихтэй Монголынхаас амар хурдан юм байна. Бичлэг хийхэд бол хэцүү юм байна. Нэг гараараа жолоод гарч чадахгүй шүү дээ. Энэ Монголынхаас бол амар хурдан юм байна. Одоо бараг 20 улд авцсан 25 автай яваад байгаа шүү. Йоо. За хаазаа тултал гიშгсэн. Энэ хамгийн хурдан. Here we go. Казахстан. За зорсон газараа очиход 4 км үлдсэн. 20 минут явна. Зам урт байна. Гадаа халуун байна. Улаан гэрлэр явах чинь шүү. Байж араа гарц руу орно шүү. Энэгээр баруун ирэх юм байна. За энэгээр ингэж гарна. За Алматы хотод дугуйн зам байд юм байна. Энэ дугуй болон скутер унж болдог энэ хараа. Йоо! Уралдах юм байна уу? Дугуйн зам нь үнэхээр амар юм байна уу? Ямар ч саадгүй явж байна. Машин дэрэг орж ирэх вэ гэсэн ямар ч саад алга. Улаанбаатар хотод ингэж явсан бол дуусна шүү дээ. Энд бол ямар ч саад алга. Энэ цагдаагийн машин байна. За цагдаагийн машин хажуугаар гарч байна. Манайха скутер явдаггүй, явхаа байжлаа. Сая 2 км орчим яваад баг 3 км явцсан баха. Йоо, юу болоод байгаа юм бэ? Явхаа байжлаа энэ хараа. Яах вэ? Бицээ эсрэг зам руу орё. Ямар ч гацчлаа ерөөс явж чадахгүй. Унж болох хэсгээс нь гараа явцсан юм байна. Яа, скутерээ энд үлдээлээ. Эндээс ийш явж болохгүй мэн. Унж болох бүс нутгаас нь гараа явчих бисээ. Хотын төвөөс өөр гараа явцсан аахгүй. Тэгээ эндээ үлдэхээс өөрчлөө. Тэнд нэг юм хоолны газар ийш орж үзье. Өдрийн 2 цаг болж болох нэлээд үлсэж байна. Дэлгүүр юм биш шүү. Hello. За. Юу итгөө? Жижиг юм аваад ичтэй юм уу? Гадаас луу халуун байна. Халууцж байна, үлсэж байна. Яг манай Монголын дэлгүүр шиг санагчлаа. Do you know what's this? What meat? Chicken or beef? Chicken. This one? This one. What meat? Chicken or beef? This one. Beef or chicken? Okay. 1000 тенге чинь ер нь бол 7000 орчим. Тэгэхээр 1330 хэрэг чинь 91000 орчим болж байгаа юм байна. Казахстан мөнгөнд дэвсгэртийг тенге гэж дууддаг юм байл шүү. Тенге, right? Тенге. Энд бас зоос шилдэг юм билээ. 1330. 100. Энэ яг хотын төвөөс бол нэлээд зайдуу гараад ирсэн юм сая. 4-5 км явхад нэлээд захтуу ирчих чинь. Тэгээд дэлгүүрүүдний хөөрхөн жижигхэн болоод тэгээд гадаах орчин бас арай өөр болчихно. Такси ирсэн. Hello. Да. This is you. Бензин авах гэж байна. Бензин авах гэж байна. 95-92. Өдрийн хоолой иднэ. Өдрийн хоолой chicken taco. Do you know how much about price? Gas price? How much? Man, How much about gas price? Gas.
How much? 아파트인데? Энэ манайхаа юу юм шиг байна. Энд 92 1 литр нь 214 тенге гэж аахгүй. Тэгэхээр 1469 төгрөг хэрч юу вэ? Монголоос амар хямд байгаа юм шүү. Казахстанд бензиний үн гэхдээ ер нь хямд байдаг юм шиг байна. 92 1 литр нь 1500 орчим болж байна. Тэгээ саяны таксины ах сая бензин авсан байхгүй. Как тебе зовут? Алмаз. Алмаз. Одоо Яндекс аппаар такси барьж байгаа бол мөнгөний цаанаас шууд авчдаг байхгүй. Тэгсэн чинь манай хүн тэгж мөнгө авах гэж нааж байна. Thank you. Спасибо. Та мөнгө өгч болохгүй шүү. 2100 тенгээр явж байгаа байхгүй юу? 13-4000 төгрөг сая өгсөн. Картнаа шууд авцсан байхгүй юу? Такси дуутахаас өмнө. Тэгсэн чинь дахиад бэлэн мөнгөөр авъя л гэж. No шүү. Бро. Banana how much? One piece how much? This one how much? 150. How much? Жизелю. 100. Ah, okay. Эти 100. Okay. One. Вот это Ah, this one. один, да? Аа, энэ жоохон хуучсан 100 гээд энэ 150 гэж байна. Энэ ингээ 1000 төгрөг. Тоор авчи. Тоор болохоор how much this one? Килограмм 800. За хэлээ. Энэ тоор хэлнэ. 5400 гэж байгаа юм байна. Тэгээ нэгийг авсан чинь нэг тоор 800 орчим төгрөг болж байна. Да. Me, I from Mongolia. Mongolia, you know? Very close. Привет, Монголия. Good. Привет, Казахстан, да? А что там, казахи жесть, а Монголия жесть? Ah, yeah, very close. Как тебя зовут? Уля. Олья. Как тебя зовут? Нарима. Нагама. Телвиц. Монголия, конечно. Mongolian телвиц. Монголын телевизээр гарна гэсэн чи. Наа битээ гаргаарай гэж хэлгээд шүү. Телефон это, да? Камера. Яа. Казахстан банан бол том юм байна уу энараа. Хэмжээ нь бол амар том байгаа шүү. Ингээд болж мэр гүн мэд. За. Тоглосон шүү. Hello? What is that? How much? Энэ манайха гөөхи юу? Дээр үед нэг гөөхи гэж байдаг байсан шүү дээ. Тэрнтэй айгуу төстэй юм шүү дээ. 300. What is that? 350. 350. 35. Нааха энэ юу юм бол энэс уугаад үдчих тийм үү? За энэ тамхи зарж байна. Нэрсний ундаа юм шиг байна. Нэрс юм уу? Вот 1200, ребята, Да, и да время не стал перевода ставьте, мне. Скажите, пожалуйста. Я трубочку возьму. Айда. Тэ. Нэмхүү амсаана. Тэгвэл би зузаан амстай явж байгаа. Халуун. Амсыг авсан. Тэгсэн чинь намайг үнэгүй ав гэдэг юм. Why bro? монголоор гэдэг юм уу? Ой та монголоор хэлээд та монгол юм уу? Би ч бас асуугаад шүү дээ. Чи мөн танаас хэлсэн. Оо. Та яаж та хаана? Хотод Монголд амьдарч байсан юм уу? Би ч налах шүү дээ. Оо тийм үү? Оо. Таны өвснөг чи гарч тэр монгол гэдэг юм дээр сайтаад монгол байх юм гэдэг. Аа. Тэ нэг оймс авсан чинь энэ оймс зарж байгаа газрын ах надад үнэгүй оймс өгчлөө. Тэгээ би нөгөө мөнгөний Монгол руу хөрвүүлж ирсэн чинь нөгөө харж ирсэн чинь нөгөө Монгол гэдэг юм идээд тэгсэн чинь нөгөө Монгол ах байж таарлаа байд. Монголд ингээд олон жил амьдарч чад наашаа ирж ирээд энд амьдарч байгаа гинэ. Тэгээ оймс бэлгэнд авлаа гэж. Одоо би эндээсээ гараад арай өөр газар руу явж байна. Chicken. Okay. One. Yes. This is it. What's your name? Ali. 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 Where are you from? Uzbekistan. Uzbekistan. Oh, really? I thought you're from Kazakhstan. Are we? I'm from Mongolia. 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 Yeah. Oh, Mongolia. You know Mongolia? Genghis Khan. Yeah, Genghis Khan. Mongolia. Yeah, I'm from. Ulaanbaatar. Yes, Ulaanbaatar. Ulaanbaatar. Okay. За манайхаа яг одоо бичлэг үзэж байгаа subscribe дараарай. Ochos World. Yeah, I will go with Uzbekistan. Yes. Tashkent, Samarkand, Bukhara, Khiva. 3 cities I will go. Yeah. It's good? Amir Timur. Huh? Amir Timur. Amir? Amir Timur. Amir Timur. Yeah.
Как Чингисхан. Yeah, Чингис хаан. Вот ваш донор готово. Yeah. Хоёр залуу болохоор Өзбекстан улсаас энд ажиллаж байгаа юм. Тэгээд Чингис хааныг таних уу гэж байна. No. I'm from Mongolia. Россия, думаю, А? Аа, сайхан хооллороо. За энэ Монгол хэл мэдчихэ шүү. Can you say again? How? Сайхан Сайхан холорой. хооллороо. It means nice meal. Have a good meal, right? Yeah. My name is Asim. Awesome. Yes. I am Kazakh. Kazakh. How do you learn Mongolian сайхан хооллороо? How do you know about this? ChatGPT. Ah, ChatGPT. Yes. Where are you from? You from? Oh. Can you ask? Нет, я... Where are you from? Монголия лучше или Казахстан лучше? Mongolia. Yeah. Good. And Или Казахстан, вот. или Kazakhstan. She's saying like Mongolia is good. Монголия лучше или Казахстан лучше? Yeah, good. Yeah. Здесь лучше. Yeah, good. Здесь. Я смотрю по Ютубу На Монголия. Смотрю, но мне не... Not many. You ask. Do you like Mongolia? You can ask. Do you? Mongolia. Она... No. You No. She doesn't like Mongolia. Я Ютуб смотрела, но... Ah. Do you like Mongolia? You ask. Do you like? Сізге Mongolia ұнай ма? No. Не нравится, no. Me- How much? Price? За, газам. Нөгөөдрөөс ишээ хөдөө явах болох надад газ хэрэгтэй. Монголоос газ авчраагүй байна. Эндээс нь 2 газ авчих. Хөдөө ишээ 7 хоногоор явах болохоор надад газ хэрэгтэй. Алматыг өндөр уус гол горихоор явах байхгүй юу? 5500. Окей. 2 газ 37000 болж байгаа юм байна. За одоо Казах малгай хаанаас олох вэ? Малгайгаа олчвол ер нь ажил дууслаа шүү. Газаа авцсан, оймсаа авцсан. Тэгээ одоо малгай дээр батарей авах хэрэгтэй нэр. Мужской, ой, женский. It's no, not me. No. Энэ бол надад ажтайгаа харагдаад байна. Вот размер видишь какой? Yeah, this Он is... тянется. What is this? Juice. Клубника, мохито, энерджи, голубика, лесная ягода. This is energy. Энерджи. Energy this. Which one is good? Which one is good? Энерджи. Energy is good. Very good. How much? Oh wait. You have ice cream? Ice cream? болоо зарим авъя. Ундаа авах боллоо. 400, это 500. That is 500. 500. За 500 зарим гэднэ. Казахстан улсын Алматы хотын зарим ямар байдгийг үзье. Sorry. What did you say? Клубника, сливочная или... Yeah. За холимог юм шиг байна. Oh, bro. It's good. Where are you from? I'm from Mongolia. Mongolia? Mongolia. So big. Okay. What's your name? Rowan. Rowan. Cheers. За манай Rowan ахын зайрмаг бол гоё юм байна уу? Гурван төрлийн зайрмаг байсан аахгүй. Тэгэхээр нь жоохон ам цангаад ах нь томыг авцсан чинь энэ бол бүр аимшигтай том юм байна. Энэ бол амар том юм байна. Хурдан идэхгүй бол наранд гисчгээр юм байна. Гадаа нэмэх 35 40 градусагаа болохоор газ хэдэ. Нара. Аа игнэ буюу одоо энэ автобус явдаг зам байгаа шүү дээ. Энэ л хор юм тусгаарлалтай байд юм нара. Тэгчээр ингэ цаанаас машин орж ирэхгүй. Хамаатч чууд. Тэгэхээр аа игнэгээрээ зөвхөн автобуст явна гэсэн үг. Цаанаас ингэ игнээс хөлж жижиг тэргүүд орж ирэхгүй болохоор одоо нийтийн тээвэр явахад төгжрөхгүй. Бас ёо. Хурдан явах юм. За түрүүний газраасаа яваад буцаад яг Алматы хотын ер нь төвд нь өрөөд ирлээ. Өнөөдөр гисэн жоохон амархгүй бол өглөөнөөс хойш явсан ч бас жоохон ядарч байна. You want this gift for you. It's good. Cake?
It's candy. No, it's from Mongolia. Mongolia, yes. Rahmet нь Kazakhstan баярлалаа гэсэн үг. Казах Рахмет. Rahmet. Узбекистан Рахмат. Uzbekistan Rahmat, Kazakh Rahmet. You from Kazakhstan? Тэнийг ч болохоор юм бугууч тэгээд хүзүүний зүйлд Монголия. Аа, Казахстан Монголия. Kazakhstan Mongolia. Энэ бугууч юм байна. Тийм бугууч авчих уу? What is this? Гэрийн базар зах руу н орж үзцгээе. Одоо оройны 5 цаг болж байна. Тэгээд энд стил халуун байна. Тэгээд одоо бүгдээрээ төвшөө орцгоё. Ковид чихрээ эцэн чи одоо л гайгүй сэргэж штэ. 3-ыг идчихвэл тэгэл энэ гайг болчих юм шиг байна. Okay, thank you. What's your name? Как тебя зовут? Меня? Yeah, как тебя зовут? Алия. Rahmet. Энэ Узбекистан Свою. Монгольский. Монгольский? Рахмет. In Mongolia we say баярлалаа. Баярлалаа? Рахмет это баярлалаа. Yeah, yes. Rahmet means in Mongolia we say баярлалаа. Баярлалаа. Can you say again? Баярлалаа. Баярлалаа. Казахстан улсын 2 дахь том хот нь болохоор Астана гэж та мэдэх бах тий. Астана хот нь Казахстан улсын нийслэл хот. Тэгээ 1.5 сая орчим хүн амтай. Тэгээ би яга Алматы хотыг сонгоод энд явж байгаа гэхээр ер нь хооронд нь харьцуулах юм бол Алматы хот илүү ингээд уул моттойгоо илүү ойр. Одоо хотоосоо дөнгөж гараад ингээ мөнх цаас дуусаад гой нуурууд тийм горих одоо уул ус мод ихтэй. Тэгээд Астана хот болохоор жоохон говь талдаа газар гэж би ойлгосон. Энэ хотод амьдарч байгаа нийт хүн амынхын дийлэнх хувь нь одоо ислам мусульман шишинтэй байна. Тэгээд та харах юм бол нөгөө хүмүүс нь дандаа дээгүүрээ битүү утас, доогоороо битүү утас өмсдөг. Бишээгээ яг энэ төв зах руу н орцгоё. Кок базар, зеленый бар. За энэ ч одоо юу болоод байна? Жимс ногоонод харагдаад ихэдтэй шүү. За Чанганз тэгээд бишээс хамаар. Ер нь төрөл бүрийн жимснүүд байна да. Энэ хошхыг ингэсэн байна. Тэгээд энэ одоо ямар нэртэй юм бол? Юу мэдхгүй бас амар олон төрлийн тийм самарнууд байна. Миний мэдхээс энэ Чанганз байна. Хошиг байна. Энэ чи юу вэ? Тэгээд дэшегээ бол нэрээ мэдэхгүй юм байна. За энэ хямыг бол янз янзаар зарж байна. Надууны махыг бас ингээ хям ийцсэн шүү дээ нэрэ. Казахстанд махны үн хилтэй байдаг юм бол нэг сонирхож үзэх үү? Хил мах энэ бол хоньны мах байна. Hello? Hello? This is horse or beef? Horse meat. How much about 1 kg? 500. 1 kg. 1 kilo. 500. This one? This? 5,000 юм. Тэгэхээр 34,000 орчим болж байгаа юм байна. Адууны мах 1 кг 34,000. За хоньны толгой шүү дээ. Толгой хуугах бол сайхан орой. Толгой шир бол миний хамгийн дуртай бол энийг баха. Дээр нь сайхан гурил дэвсэл ногоогоор тавьж ягаал тэгээд идэхэд бол нэр бас янз юм биз дээ. Энэ үнэ хэд юм бол? This how much? One. 2,000. 1,500. Нэг толгой тэгэхээр чи нэг хоньны толгой 10,000 орчим болж байгаа юм. Одоо нэг нь 10,000. What's your name? Ibrahim. Ibrahim. I will buy 1 apple, okay? Excuse me, China. No, I'm from Mongolia. Korea. No, Mongolia. You know Mongolia? I'm from Mongolia. Mongolia, you know Mongolia? Mongolia. You don't know Mongolia? Men, Tajikistan. Tajikistan. Okay. Okay, 1 apple. Apple. This one. And this one. Сэргэлэн гар байна оо. Yeah. This one? Yeah, it's Tajikistan apple, right? Kazakhstan. Okay. So нэг авчидоо. Excuse me. This one? Yeah, this one. One? One, yes. And wait. Excuse me, this is good. Very good. This one is good? Okay. What is this? Malina. Marina. Oi. Shahtut.
Шахтад. Шахтууд. Okay, that's all. How much this one? So 2000. What? Excuse me. 1000. 1000. This one is 1000. 300. What? 300. 300. 400. 400. 400. And all 2000. 2000. Ленча. Тэгээ манайха Алматы хотын гол бэлэг тэмдэг болсон зүйл нь алим гэж явд юм билээ. Тэгээд Алматы гэдэг үгийг, Алмата гэдэг үгийг казах хэл рүү орчуулах юм бол алим гэж орчуулна. Тэгээ би алимын нөөц авчлаа. Тэгээд анх удаа казах алим мэдэх гэж байна. Kazakh apple. Is good? Almaty. Yes. Very good. За, окей. За, ингээд энэ 13,000 болж байгаа. Энийг ингээд авч. Very good. Very good. Tarбуз. Харвас. Харбуза. Харвас. Спроси у друга. What? Поблизко остановку 16-го автобуса. No. Спроси други. Не можешь, да? Yeah. I can speak Kazakh language. Казахша білесің ғой сен? No. You can sit here. Sit here. Нах юм хэлээ л байна. Та хэд ойлгож байна уу? Би яриаг нь ойлгодог байх нахаа. You can sit here. За өрөөний 8 цаг болж байна. Тэгээ Казахстан улсад Монголын цагаас 3 цагаар хутарч явд юм билээ. Энд одоо 6:45 болж байхад Монголд одоо 9 өнгөрөөд 10 болж байгаа гэсэн үг. Тэгээ би нэг гоё газар болсон манайхаа. Та хэдийн сайн мэдэх нэг гоё газар болсон зөө. Энэ юу вэ гэхээр see you болсон байна. Тань санагдаж байгаа үстэй. За see you орж үзтгээ. Уух юм ахгүй бол ам сангаад байна. За яг л Монголд үүдэх see-тэй бол яг л ижлэх юм. Нэс нэг юм. Тэр энэ Төв Азийн улсуудад зардсан юм шүү дээ. Шилт. 14,000 орчим гэрээ. За мөн яг одоо үзчихээ subscribe даа шүү. Энэ дугаар хүмүүс миний YouTube-ыг асуугаад байна шүү дээ. My name is Abu Khair. Abu Khair. Yes. Okay. It's same like Mongolian name. We have names like Akbayr. No, It's different, right? Yes. Akbayr, right? Abu Khair. Abu Khair. Abu Khair. Abu Khair. Yes, that's right. Yeah, nice to meet you. Thank you so much. Казахстан улсад ирсэн юм чи одоо хамгийн гоё хоолыг нь идэх ёстой. Казахстан улсын миний судалснаар хамгийн гоё хоолны нэг бол бишбермак гэд хоол байдаг. Ресторан Сандюк гэд одоо энэ газар руу орох гэж байна. Ихтэй айгүй том газар юм шиг байна. Хаавар орт юм бэл. Ямар амар хаалгаар орт юм бэ? Хааны ордонд орж байгаа юм шиг л орох юм бэ. Оо, за. Хоолны газар руу ороод ирсэн. Hello. How are you? I'm good. Okay. Only one person. One person. It's a Kazakh food, right? Yes. Okay. Let's go. You can choose the table. Okay. So many people. Somewhere to rest, but Can I? it's your first time. Yeah, it's my first time here. Okay. Can I sit here, please? Hello. Oh my God. Манайха энэ араа. Чихэн Казах уурын сал орж ирж байна. I wanna eat bishbirmak, you know. Bishbirmak and it's our national yeah. main dishes. Yeah, we have same dish like this. Yeah, it's called. We don't have bishbirmak, but we have same like this. Yes, it's like, yeah, it's it includes one soup, right? I think it's enough for me. It's enough? That's all. Yeah, We'll be ready 20-25 minutes. 20-25 minutes. That's Okay, from Mongolia. Oh, you are our brother. Yeah, we are all brothers, you know. Maybe I can a little bit, you know. What's your most favorite food in Kazakhstan? Yeah, my favorite food is called like bukhba. Bukhba. Yeah, it's beef. Beef. Beef meat and Энэ охины хамгийн дуртай хоол нь bukhba гэж this хоол one. Bukhba. байдаг. It's ASMR. this one, right? Yes. За манайхан та тэр Казахстанд ирэх юм бол энэ хоолыг туршиж үзээрэй заяа. Энэ бол хамгийн гоё хоол нь гэж шүү. Bukhba. Bishbirmak бол Казах улсын хүмүүс өдөр тутамдаа иддэг зүгээр энгийн хоол гэж явд юм байна. Тэгээ та хэд яг хуу энэ дээрээ бас өөр сонирхолтой хоол идэх гэвэл энэ bukhba, right? Bukhba гэдэг энэ хоолыг идэж болно шүү. За хоол идцгээе. Ээж аавын нэг Монгол хооллыг наадмынхаа өдөр идэж байгаа юм шиг санагдж байна. Гэхдээ би наадмаар Монгол байхгүй байх болохоор би уйлах гэж байна. Монгол наадмаа санаж байна.
Бишбермак гэдэг үгийн утгыг та хэд мэдвэ? Бишбермак гэдэг нь казах хэлэнд five finger буюу гарын 5 ураа гэж орчуулагддаг. Энэ бас гараараа гэдэг. Бүгдийн ингээ гараараа гарын 5 ураа гэдэг. За би 10-аас 9 оноо өглөө. 10-аас 9 оноо гэсэн шүү. Халуун ямар амар халуун ууч байна. Энэ улаан чинжүү гэдэг шүү дээ. Энийг идсэн чинь бүр GG game over. Нэмэлтээр нэг 100 шидэх гэж байна. Монголоос авчирсан 100 самраа идээд тэгээ чихрээ идчихээ тэгэл ер нь бол 100 болчихно гэж бодож байна. Хушхан гээд энэ 10 грамм нөхгүй юу. Тэгээд энэ 3 граммын бас хушхан байгаа. Ер нь бол 10 граммын нэлээ үлсэж явах үедээ 10 граммын идээд нэг жоохон дахиад нэг ичмэр санагдсан үедээ 3 граммын идчихэд яг болно гэсэн. Тэгэхээр би энэ 3 граммын идлээ. Тэгэл миний ходоод 100 болно. 9200 орчим тенге болж байна. Тэгэхээр Монгол руу оруулах юм бол нэг 63000 орчим төгрөг. Тэгээ яг үндсэн үн дээрээ одоо энэ газрын такс гэх юм одоо нэмэлтээр тэгэж 1200 орчим буюу 100000 орчим төгрөгийн одоо такс маяг юм авд юм. Энд нэг хоёр хөөх хөвгт дуулж байна энэ араа. Тийш очие. За эндээс харуулчих. Тэр араа. Төрнөөс хойш бараг 20-30 минут боллоо. How are you? Huh? How are you? I'm fine, thank you. Where are you from? Kazakhstan. Kazakhstan. Oh, Here in Russia. you're from Russia Yeah. and you're from Kazakhstan. You from? Yeah. I'm from Mongolia, you know. You know Mongolia? Yes. Ah, yes, yes. Yeah. Oh, what's your name? What's your name? Ruslan. 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 Yes. Your name? David. David. Huh? David. David. Okay. So, let's go. One song, okay? Russian. It's Russian band. It's Russian band. Okay. Can you play? Yes. Yes. Yeah. Okay. Let's go. Me too. Yeah. You can sing, right? I'm singer. You are a singer. Yeah. Oh wow. You are. Play. Play. Okay. За Алматын хотын Арбат стрит буюу шөнийн гудамжинд нь өдрийн цагт ирсэн байна. Манай хоёр надад дуу зориулж дууж өгч байна. Let's go my boys. И оставаться один в квартире. Не как раньше вопросы вставали, это я не достаю до пол ногами. Или до моих ног не достает. Те, кого я считаю врагами, просто делают мед, просто делают мед. И это я, только ветрик с фруктовыми. Не узнали меня, говорят, что не смогу помочь. Я стал сильней, теперь я не дам пары. Чудовища не пришли, я пожал их целую ночь. Не достаю до пола ногами, это я, только ветрик с фруктовыми. Не узнали меня, говорят, что не смогу помочь. Я стал сильней, теперь я не дам пары. Чудовища не пришли. За манай хоёр залуу ингээд надад орос дуу зориулж дуулж өглөө. This is for you guys, okay? Oh, You played very good, okay? thank you very much. Yeah. Do you know this song? Жижигхэн газархан өвөлхөтэн Алматын хотоос орой минь. Тэгээ одоо би Арбат стрит буюу одоо манайхаар хүүхдийн зууд явж байна. Шөнийн гудамжинд нь явж байна. Табиғат, медеу және де жемістер. Алматы мен үшін біріншіден таулар ұнайды, екіншіден адамдар және ауа райы. Шаң-тозаң, пробка, қаңғаған иттер. Алматыны таулар әдемі. Алматы таудың жиегінде орналасқан. Адамдар мейірімді.
Халқы жақсы, әдемі, мейірімді. 3 сағат деп едіңіз, 4 болып кетті. Ауа райы әдемі. Ауа райы әдемі. Жақсы, көп рахмет сізге. Сау болыңыз, сәттілік сіздерге. Удачи, ағылшынша не дейді, удачи деген? Good luck. Good luck. Good luck. Okay. Thank you so much. Ассаламу алейкум. Salam alaikum. Турист па? Salam alaikum. Қай жердің турист? Монғолиядан. Yeah, nice to meet you, man. Алматы дұрыс да. Ту, блядь. За манайх нэлээд сохтуу байна. Би бас яриаг нь ойлгохгүй. Дараа нь Я орчуул тут болоо. родился и вырос. Та ойлгож байгаа бол коммент бичээрэй за. Ну и в-третьих, у меня жена казашка. О, классно, классно. Спасибо. Өнөөдөр 5 дахь өдөр хөл хөдөлгөөн их байна. За энд гараад бүжиглж байна. Аюу. Ленивый факт на танцполе. Чем богат мужик, что у тебя есть, чтобы можно было сегодня поесть? За Албатын хотын шөнийн удамжид амар юм болж шүү. Арбат стритээ яг төв хэсэгт нь хүрээд ирлээ. Тэгээ энд караоке болж байна. Рандомоор хүмүүс гарч ирээд энд дуулт юм байна. Рахмет. Топты. One more. One more. You wanna sing? You wanna sing here? Let's go. Okay. Just like this. Бичлэг таалагдвал subscribe дараарай. It means like if you like the video, please subscribe. In Mongolia we say Just please subscribe. бичлэг Бичлэг таалагдвал тагдвал subscribe дараарай. subscribe дараарай. Subscribe Дараарай. дараарай. 1 2 3 4 if you like 1 2 3 4 if you like the video please subscribe. Алматы аялдаа явахдаа аялын цогц үйлчлэгээ Tap app руу ороод бүгднийг дороос авчихна гэсэн үг. Ингээд болоо. Хямд бас хялбар аялъя. Tap trip. За манайхаа би аялдаа гарцсан явж байна. Нэрээ нэг юм хэлхээ мартсан билээ. Таад утсаар заалгаад мөн захиалаа өгч болно шүү. 1844 рүү заалгаад аяллаа бүх үйлчлэгээ нэг дороос захиалаад аялдаа гараарай. Окей? За бай. Ямар ч хүн алга. Ер нь бол яг ганцаараа кемпинг хийн гэдэгтээ бол би жоохон айж яг үнэндээ. Тэгээ ямар нэг аюултай юм болох юм шууд заалгаараа бид бэлэн гинэ. Тархлагааш дэмжиж чинь. Тэгэхээр бас бүх юмаа нэг дороос авчичаа гэсэн үг. Арх. Food and amazing nature. Camp хийх үү? Чадна, тийм биз дээ. I can do it.